Дотоодын үйлдвэрлэгчид өндөг сүмнээс эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг чанар стандартад нийцүүлэн худалдаалдаг болсон байна. Энэ цаг үед иргэд үндэсний үйлдвэрээ сонгон дэмжих нь чухал байна. За мэдээллийн дэлгэрэнгүй эдийн засгийн болон сэтгүүлч уянг хүргэх болно. Баярлалаа өдөртөө арай мэндийг хүргэе. За тэгэхээр Монгол бахархлын энэ өдөр бид ер нь хэр одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг вэ? За монголчуудаа дэмжсэн худалдаа авалт хэр хийдэг вэ гэдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн юм а. Монголчуудын хувьд бол өдөр бүр өндөг талах сүг хамгийн их худалдаа авдаг. За хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хിവэр байгааг бол одоо бас намын сүлжээ дэлгүүрийн ихэн болоод за мөн дээрэс нь үйлдвэрлэгчдийн зүгээс бол онцлог хэлж байсан. За тэгвэл иргэдийн хувьд ер нь одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна ахуйн хэрэглээний зүйлсээ ч гэсэн худалдаа авахдаа хэр үндэсний үйлдвэрлэлээ сонгон худалдаа авдаг вэ гэдгийг бид бүхэн асуулаа. Гэхдээ яг гадаадаас авсан бүтээгдэхүүнээсээ үнэ нь болохоор аюу өндөр. Оогноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг. Яг тэрэн дээр нь жоох асуудал байдаг юм да. Одоо шинэ Улаанбаатар хэвсэг их чанар сайтай. Тэгээд ааруул бас гой юм хийдэг болсон мэлээ манайх. Үнэн дээр тэгээд чанарын баталгаатай бол ерөөсө манайхан бүгд л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Well, манай үндэсний үйлдвэрч бас гэмтэн штэ өөрөө яг. Тэгээ эрүүл ахуйн шаардлага хангасан талаасаа бол одоо яг баталгаа байдаг мэдвэн бас хэцүү штэ. Мэдээж гадшаа мөнгө урсгаж яхаар үндэснийхээ үйлдвэрлэлийн юмыг дэмжиж авах юм бол ядаж уулзаа орны хөгжөхөд бүтэл нэмэр болох байх нь гэсэн үндсээс ханддаг л та. Мэдээж иргэдийн хувьд бол одоо дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжихийг идэвхтэй үздэг. За тэр дундаа дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн илүү чанартай, аюулгүй байдлыг хангасан байгаасаа гэж үсдэгээ бас онцолж байсан. Мөн худалдаа авалтанд нь үн ч гэсэн нөлөөлдөг. Гэхдээ одоо импортын бараанаас бол үнийн зөрүү бага байх тусмаа дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний худалдаа авах нь илүү их байдаг. За үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд бол махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, гар урлал, нөөцлсөн, даршилсан бүтээгдэхүүнийг бол одоо зах зээлд хамгийн их нийлүүлж, за тэр хэмжээний бараа бүтээгдэхүүнүүд бол одоо хамгийн их борлуулалтаа ядгаа гэдэг бол намынгийн одоо сүлжээ дэлгүүрийнхэн бол онцлон хэлж байсан. За тэр дундаа яг намын сүлжээ дэлгүүрийн дотоодын үйлдвэрлэгчдийн одоо нийтдээ ханган нийлүүлэгч бол 5,000 байдаг. Түүнийх нь 20% дотоодын нийлүүлэгчтэй дугана. За дотоодын нийлүүлэгчдийн борлуулалт бол одоо өмнөх оноос 15% өсөлттэй гарсан байна. Сүүлийн жилүүдэд ийхүү дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн бол одоо илүү их борлуулалтайгааг намын сүлжээ дэлгүүрийнхэн бол онцтой хэлж байсан. За борлуулалт нь бас нэмэгдгийн хэрээр дотоодын үйлдвэрлэгчид одоо тухайн бараа бүтээгдэхүүнийхээ чанарын стандартад илүү их анхаардаг болсон гэдгийг бас онцолж байлаа. Монгол хэрэглэгчид маань дотоод үйлдвэрлэгчдэд дэмжихийг хүсдэг эрмэлзэлтэй болсон. Зүгээр худалдаа авалт биш те тэднийгээс нэг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх мөн дотоодын эдийн засагт бас өөрсдийн хувь нэмрээ оруулахыг одоо хувь хүн бүрээс одоо их хүсэл эрмэлзэлтэй болсон учраас манай ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдсэн. Үүнийгээ дагаад бас борлуулалт нэмэгдсэн төлөвтэй харагдаж байна. Мэдээж дотоодын хэрэглэгчид маань чанар аюулгүй байдал стандарт орчинд одоо үйлдвэрлэсэн үү хэд их хугацаагаар уртасгасан тий хугацаа баригч бүтээгдэхүүн орсон уу сав баглаа бодол гэх мэтчлэн бас маш их одоо чанар дээр бас илүү анхаардаг болцсон байна. Тэгээ энэ бүрд ингээд дагаад хөгжчих юм бол дотоодын худалдаа авагч нарын одоо дотоодын бүтээгдэхүүний худалдаа авалтын одоо дүн бол өсөх хандлагатай байна гэж ер нь бол харж байна. Үндгэн дээр л гэхэд манай улсын хувьд дотоодын хэрэглээнийхээ 80 орчим хувийг бол дотоодын үйлдвэрлэгчид хангаж байна. Харин 20 орчим хувийг нь бол импортоор худалдаа авч байна. Гэхдээ импортын мэдээллийг нь харах юм бол өмнөх жилүүдэд бол одоо өндөг 2021 оны 10 сард гэхэд 160 мянган ширхгийг импортоор авдаг байсан бол 2023 оны 10 сард 158 мянган ширхэг болсон. Харин энэ оны эхний 10 сард 99 мянган ширхэг өндөг импортоор авсан байна. Энэ мэтчлэнгээр ингээ харахаар дотоодын өндөг үйлдвэрлэгчдийн одоо хүчин чадал, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн. Түүнийгээ дагаад бас одоо иргэдийн хувьд үндэсний үйлдвэрлэлд тэмцэх худалдаа авалтыг бас илүү их одоо сонгодог болсон нь эндээс харагдана. Өндөгийг бол өдөр тутамдаа шинээр нь хэрглэж явах хэрэгтэй хүнс. Өндөг бол хадгалтын хугацаа явах тусам өндөг өөрөө шимт хижээл, илчлэг те одоо нутришн алддаг учраас энийг бол аль болох шинээр нь буюу одоо дотоодынхаа одоо үйлдвэрлэгдсэн өндөгийг хэрглэж явах нь одоо ач холбогдолтой. Өндгийг бид нэр яах гэж хэрглэж байгаа. Өндөгнөөс одоо аминд юм уур эрдэс бодисал авах гэж хэрглэж штэ хүмүүс те үнсэндээ. Гэтэл одоо гадаад орноос ирсэн импортын өндгийг хэрглэвэл хэрглэж болох уу гэвэл болно. Гэхдээ
өндгөнд агуулгадж байгаа амин дэм эрдэс бодис нь ууршаад байхгүй болсон гэсэн. Тэгэхээр зүгээр гидсэд хий дүүргэх л юм болчиход байгаа гэсэн. Тэгэхээр тэрний оронд яг дотооддоо үйлдвэрлэгдсэн шинэ үндгийг авч хэрэглэвэл энэ бол хамгийн зөв юм болж байгаа. Тэгвэл Төмөн шувуу хувьцаат компанийн хувьд өдөрт 500 мянган ширхэг өндөг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. За мөн дээрээс нь бусад дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа өндгийн тоо хэмжээг нэмээд үзэхээр ерөөдөө өдөрт Улаанбаатарчууд багаар утгад 700 мянган ширхэг өндөг хэрэглэдэг байна. Импортын гол нэрийн барааны мэдээллийг харвал за шингэн сүү цэцгийн импорт бол ерөөдөө бас хэвээрээ байгаа. Амтлаг гурилан зүйлсийн хувьд гэхэд жилдээ бид бүхэн ойролцоогоор 20 мянган тонн энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор авдаг байна. Энэ оны ихний 10 сард гэхэд 20 мянган тонныг авжээ. Ургамлын тос 1.2 сая $, буюу 9%-аар өндөг 423.5 мянган $, буюу 5.9%-аар гэх мэт ийм өссөн үзүүлэлттэй байгаа. За харин өргөн хэрэглээний энэ бараануудаас ирсэн чихэр бол буус үзүүлэлттэй. Ариун цэврийн цаас алчуурны импортоос төдийлөн өөрчлөлт ороогүй байна. За уг нь бол монголчууд дотооддоо ариун цэврийн цаас алчуурыг үйлдвэрлээд эхэлчихсэн. Гэхдээ иргэдийн хувьд бол үнэ нь илүү хямдхан байдаг учраас импортын энэ төрлийн бүтээгдэхүүнийг бол илүү худалдаа авч байгааг бас статистикийн мэдээллээс харж байна. За энэ мэтчлэнгээр монголчууд дотооддоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаж байна. За иргэд ч гэсэн тухайн бүтээгдэхүүнийг худалдаа авахдаа үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ бол худалдаа авч байгаа гэдгийг бол харж байна. Харин бусад ахуйн хэрэглээний зүйлсүүд болох ариун цэврийн цаас за бусад зүйлсүүдийг бол монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсон энэ цаг үед бид бас аль болох үндэсний үйлдвэрөөр дэмжсэн худалдаа авалт хийх нь чухал байна гэдгийг бас энд сануулгын зүйтэй мэдээлэл хүргэлээ.